Алло. Миний дараагийн бичлэг тавтай барил. Нөгөө яриадсан кампус төвтэй маань ирсэн. Тэгээ ирсэн чи яасан гээч. Яа. Амар хүнд. Нийт 11.2 кг гэдэг ийм том хайлтсаг ирсэн. Энэ дотор гэхдээ 3 удаага задлж үзэх хөө. Оо. За. Би хаач амарсан. Таны өмнө задлахад яа. Би сайн нэг энэ гэрэл мэрэл тавиад асааж агаад цэц зураг авсан байхгүй. Тэгээд авах гэсаар байтал бүр хөлрөөд бичиг баримтны цэц зураг өөрөө гэртээ авлаа штэ. Зя. Миний камер жоохон доошоо хараад. Зя. Тантараа. За. Энэ дэнда нийлэх цаастай харагдаа бас. Бара. Нэг утна гэхэд амар хүнд юм байна. За ийм ууд яг 3 шиг байгааг нь тооцоод. Яа. Тэгэхээр манай кампус төдөө маань ирлээ. За кампус төдөг нэх үү. Сэтгүүл гарч ирж байна. За рекламны нэлээд хэвээ юм ирж байна. Саша. Пампараран. За энэ юу вэ? Хелесбиа гинэ. Хелесбиа гэхээр нөгөө нэг бараан пив тэгээд нэг юм юу пив байдаг штэ. Цайвар өнгөтэй. Тийм цайвар пив гэж. Би монголоор юу гэдэг мэдэхгүй байна. Пивний төрлөн дээр үг сайн мэдэхгүй штэ. За дараагийнх нь кофе. Ийм нэмэлт сахар ороогүй ийм кофе ирж байна да. За дараагийнх нь хахад кофе. За ямар ч байсан хоёр өөр амттай ийм кофений уудаг юмнууд ирлээ. Энэ одоо 3 уутайгаа гэхээр энэ 2 байгаа юм чинь нийт 6 ширхэг надад ингэж ирчихэж байгаа байхгүй. За цаашаа алчуур юм уу энэ? Тийм байна. Энэ бас нэг хямдралын купон юм шиг. Усан дардаг савангийн купон байна. За алчуур хэрэгтэй. Хөөе манай гэрээ гарын алчуур авах хэрэгтэй. Энэ 3 байгаа гэдэг чинь ашгүй алчууртай алчлаа. Алчууртай алчлаа. За алчууртай алцсан шүү. Гоё. За цаашаа. Чипс ирж байна. Энэ нөгөө нэг газрын самрын чипс ирж байна. За цаашаа. За чиний өдрийн протеины ундаа гэнэ. Протеин дринк. Өндөгний цагааны 30 г уурагтай. Тэгээд raspberry эний чинь юу гэдэг бол малинаны амттай ийм уух юм ирж байна. За цаашаа. Ovomaltine. Энэ уух юм. За энэ ирэх болгоо жил болгонд ирэхэд юу юм бэ дээ. Энэ яадаг вэ гэхээр нөгөө нэг талхан дээр түрхдэг шоколад нутелла шиг. За цаашаа. Таасан тэгээд Hefacraft blueberry chia-тай ийм гранола бар байна. За ингэ болчлоо. За тэгэхээр энэ бүгдээрээ надаа 3 дахин үржүүлээд байгаа гэсэн. Protein drink, coffee and coffee and chips and
Пив байна. Таран. За тэгээ энэ дотор яг арилсан уур. Хоёр шоколад. За энэ жилийн кампус дүүтэй маань нэг ингэ болчлоо. Тэгэхээр би одоо айгүй их кофетэй боллоо. Айгүй их уурагтай боллоо. Тэгээ дахиж хизээч хэрэглэхгүй жоохон цаасны юу болсон. Хог болсон ийм амар олон шамдарлын цаастай л боллоо шүү дээ. За нэг иймэрхүү. Тэг би crop top-тай болохоор тэрхүү гүзээгээ гаргаад яваад байна да. Болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. За хичээлээ ийгүү бүгдээрээ энийг янзлж байгаа. Тэнд апдейт хийх чинь яагаад вэ гэхээр энэ хоёр дахь удаа би онгойлгосон чинь эхний ууданд маань байгаагүй юм байсан дотор. Жишээ нь энэ хөө эргэтэйгээс хамаараа тийм өөр юм болж байгаа шиг байна. За энэ юу ах нь? Deodorant гэж юм. Яа ийм юм байна. Тэгээд эмхтэй октотой зориулсан ууд юм байна юм болохоор. Тэгээд ийм хөөе би өчигдөр нэг буруу юм идээд амар хөөе би өчигдөр жоохон буруу юм идээд хортчих шиг боллоо. Тэгээд өнөөдөр би нэг газар ажиллана гэд хэлсэн чинь ажилдаа явахын төлөө одоо хортлохоо 2 цагийн дотор тайлах хэрэгтэй байна. Амар хэцүү. Ээжтэй ярьсан чинь давстаа суугаад эхлээд хортлохоо чадхаар аль чадхаараа гаргачаад тэгээд хорсоол уугаад яв гэсэн. Тэгээд зэн давстаа бүлээ осууж байгаа би. Энийг амар давс амтагдахгүй байна. Давс нэм хэрэгтэй юу? Эсвэл зүгээр ууцсан дээр үү? Ямар хэцүү бэ? Яа. Хөөе, ээж надаа тэр нэг давстай усыг уугаад тэгээ бөөлчих гэсэн байхгүй юу? Тэгээ бөөлчих хэрэгтэй. Гаргачих гэсэн байхгүй тэр нэг хамаг хороо гизнээсээ. Тэгсэн чинь би гаргаваа. За тий би гаргасан чинь зөвхөн нэг цус шиг ингээд зөвхөн шар шингэн гараад би юугаа олгоогоо ахуулж хахад цагалгаанаас гарч ирээд яг тэгж бөөлчихсэн байхгүй юу. Тэгээд тэр юм гараад тэгээд дотор амар онгочлоо. Гэснээс та нарт би амар хөөрх юмнууд авцаараа энэ миний нөгөө нэг катазил урагч байгаа. Энд би нэрээ шинэ юм авсан. За би өөрийгөө хөл дээр босгоод гараа дээр лаб өнөдөр ажил хийх байгаа. Тэгээд 3 ширхэг талхыг идчихэд амар хурдан тэгээд гараа явж байна. Хорсоолоо барьцсан. Тэгээд сая би жоохон хоцорчсон болохоор гүүгээд тэгээд жоохон хөлөрчлөө уул нь хөлөрмөөргүй л байх юм. За тэгээд нөгөө нэг миний кампус дүүтэнээс гарсан нэг кофе нэг юм надад замд хэрэг болж магадгүй гэдэг юмнууд аваад тий гараа явж байна. Зя би ирэх хэвээр газараа ирсэн. Ми подалкыг хараагаа юм аа. Тэгээд дараа шаардтай тэгээд цэнхэр буддаг явж байгаа. Ажил явц. Ер нь айгу гайгүй болчлаа миний би. Амсгал чатгаар болчлаа. Өмнө нь ерөөсө босч чадахгүйс толгой жоохон янгнаастай. Гэхдээ би хорсоолоо уугаа явж байгаа. За яаж ч өвдсөн ажил мэжлэг болов алхахгүй штэ. Өглөөний мэнд. Бубу камерлаа хараасуу. За би өчигдөр нэлээд орой хүртэл ажиллаад тэгээд гэртээ ирээд нам унтцсан. За юу болсон бэ гэхээр миний нөгөө нэг сүүлийн Германд
хэрхэн ирж сурах вэ гэсэн тэр бичлэгэн дээр хідэн асуултууд ирсэн. Би тэр асуултууд нь нэг мас ингээд бичлэгээр хариулаад өгье гэж бодлоо. За эхний асуулт. Дараа хэсэг. За Герман хэлний тодорхой төвшөнтэй хүмүүс бachelor сурах хүүхдүүдэд их ойлгомжтой тайлбарлаж гинэ. Тэндээ очиод шууд хэлний баялаа. За тэндээ очиод шууд хэлний бэлтгэл сураад цааш явах талаар мэдээлэл ойрын хугацаанд хийж өгөөч гинэ. Эсвэл privately яаж холбогдох вэ гинэ. Privately холбогдох бол нэг бол Instagram-аар DM-дэж болно. Эсвэл Facebook-ийн нөгөө нэг пэйж байгаа. Миний влогийн тэгээд тэр пэйжэн дээр шууд мессеж бичиж болно шүү. За Герман хэлний ерөөсөө мэдлэггүй хүмүүс байж тээ. Миний зүгээс би студент коллегийг илүү зөвлөж байна. Яагаад вэ гэхээр би өөрөө бас ерөөсөө 10 жилээ төгсгөөд ерөөсөө Герман хэлний мэдлэгтэй байгаагүй. Би тэгээ нэг 11 жилээр төгссөн болохоор заавал нөгөө нэг их сургууль нэг жил сурсныхаа дараа АПС өгчөөд АПС өгснийхаа дараа энэ дээрээ студент коллегид орох шалгалтаа өгсөн байхгүй. Тийм болохоор надад студент коллеги хүртэл нэг 2 жилийн хавцаа зай байсан. Тэр хугацаанд би B2 хүртлээ. Би бараг C1 хүртэл Герман хэлээ сураад тэгээ студент коллегид орж исэн. Тэгээ тэнд нь надад юу амар тусалсан бэ гэхээр нөгөө нэг студент коллеги маань илүү миний мэрэгжлийн тал руу хэллгүүдээ германаар надад заагаад эхэлсэн. Тэгээд би яг тэр мэрэгжлийн өгнүүдээ германаар студент коллегидал сурсан. Тийм болохоор тэнд ер нь хилээ ерөөсөө 0-аас эхэлж байгаа хүмүүст бол би студент коллегийг үнэхээр зөвлөмөр байна. Хэрвээ нөө нэг 10 жилдээ герман сургуульд байсан ч юм уу тийм Goethe гэх тийм сургуульд байсан. Эсвэл багаасаа герман хэл мэддэг ч юм уу тийм хүмүүст болохоор би яг Монголда нэг жил сурчаад энэ дээрээ шууд орж болно гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ 10 жилээ төгсөөгүй болно штэ. Сүүлийнхэн жилдээ одоо нэг 12 дугаар ангитай ч юм уу 11 дугаар ангиас ахуулаад оройн ээлжинд герман хэлэнд явсан дээр би тэгээ нөгөө нэг миний хувьд болохоор би мост жил хагас сурч байхдаа өдөр нь мост сураад оройн би герман хэлээ сурдаг байсан. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө тэгээд хичээл тэгээ хослуулаад оройн герман хэл сураад байж болно. За сайн уу 20 онд дунд сургууль төгссөн хүүхэд яэш өгөхгүйгээр студент коллегид орж болох уу? Заавал яэш өгсөн байх юм уу гэнэ. За юунд би энэ дээр нэг Анабин CD гэж нэг сайт байгаа. За тэгэхээр Анабин маань юу вэ гэхээр нөгөө нэг ямар улсаас ямар юутай ямар бичиг баримттай одоо Германы их сургуульд хүлээн зөвшөөрөх вэ гэсэн тийм мэдээллийн ер нь бааз байгаа. Тэгэхээр Анабин CD гэсэн лөө оронгуудаа одоо 10 жилээ би Монголд төгссөн бүрэн дамд боловсролын үнэмлэхтэй гэж тавингууд чамд юу хэрэгтэй вэ гэдгийг нь жагсаацсан байдээ. Тэгэхээр анх намайг ирж яхад APS-ийг хүртэл тэнд жагсаацсан байсан нөгөө заавал байх ёстой бичиг баримтууд гэдэг дээр нь. Одоо болохоор тийм юм байхгүй. Гэхдээ 10 жилээ төгссөн студент коллегид орох хүүхдүүдэд бол заавал Яшиг 5 хичээл дээр 500-аас дээш оноотой байх ёстой гэсэн тийм юм байсан болохоор тэрнээсээ одоо ингээд Яш өгөхгүйгээр шууд орно гэсэн ойлголт байхгүй гэсэн. Яш өгөхгүйгээр орох юм бол моста нэг жил сурчаад тэгээд орж болно. За нэрээ мастраар сурах гэж байгаа хүмүүс бас тэр Anabin CD гэсэн сайт руу ороод тэндээс одоо ямар мэрэгчлэр ямар дипломтой юм тэгээд тэрнээсээ цаашаа сурахын тулд юу хийх ёстой гэд яг тэр нөгөө нэг ямар бичиг баримттай байх ёстой вэ гэсэн тэр болцлуудын бүгдийн тэр Anabin CD дээр бичсэн байдаг шүү. За сайн байна уу? Заавал ахлах ангиад төгсөж байж герман сурах уу? Дунд сургуулиасаа яаж студент коллегид орох вэ гинэ. За дунд сургуулиас студент коллегид орно гэсэн ойлголт байхгүй даанч. Ягаад вэ гэхээр студент коллегид орохын тулд нэг 10 жилээ төгссөн бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй байх ёстой. Тийм болохоор одоо ингээд студент коллеги маань ерөнхийдөө юу вэ гэхээр 10 жил тэгээд их сургууль хоёрын дунд гүүр олж өгч байгаа одоо тийм туслах юм гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор студент коллеги 12 дугаар ангиа орлуулсан ч юм уу эсвэл студент коллеги их сургуулийн эхний курсээ орлуулсан ч юм уу тийм ойлголт ерөөсөө байхгүй шүү. Тийм болохоор студент коллегиг орлуулах ганц юм нь болохоор Монгол улсад
Монгол 1 жил их сургууль сурсан байх хэрэгтэй. Тэгээ тэр их сургуулаа гэдэг нь бас ер нь жагсаацсан байдаг. Гэхдээ миний мэдхээр ер нь ихэнх их сургуулиуд ордог хаа. Тэр жагсаалтыг бас анабин дээр харж болох байх. За тэгээд тиймэрхүү 10 жилээ төгсөөд шууд ийшээ ирнэ. 10 жилээ энд сурахыг болохоор юу гэдэг вэ гэхээр нэгт одоо нөгөө эцэг их нь энд байдаг хүүхдүүдийг авцраа сургаж болдог. Би тэрийг сонсч байсан. Хоёрт болохоор би нөгөө нэг солилцооны хүүхдүүдийг нэлээд сонсч байсан. Гэхдээ тэр хүүхдүүд маань ирээд нэг жил сурчаад буцдаг байгаа. Би тэгээд төгсөлтийн жилдээ тэгээд солилцоогоор сурч болдог үгүйг сайн мэдэхгүй байна. Тэрийг бол солилцооны албатай ярих хэрэгтэй байхаа. Тий. Ямар ч гэсэн яэш өгцөн байх хэрэгтэй шүү. За бүгд хоёулаа хамаг асуултанд хариулчлаа болох уу? Нэрээ хэлний би хэлээ ярьчих шиг боллоо. Студент коллегт орохын тулд B2 гэсэн левелтэй байх хэрэгтэй. Студент коллег төгсөхөд болохоор тэргүү нөгөө нэг C1, C2 гэсэн team levelтэй тэр хоёрын нэг нь баха би сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо FSB гэдэг шалгалтыг өгдөг. Тэгээ FSB өгсөн тохиолдолд ямар ч их сургуульд орж болдог байгаа. Юу нь болохоор Монголдо 1 жил сурсан хүүхдүүд их сургуульд орохын тулд хэлний нөгөө нэг Монголдо сурсан хүүхдүүд энэ дээрээ шууд их сургуульд орох юм бол хэлний мэдлэг нь C1-ээс дээш байх хэрэгтэй шүү. Тэгэхээр ер нь миний бодлоор яаж хийж агаад гүрийгээл 1 жил алдвал тэгэл алтан л үсттэй. Би л энд ирэх гэж амар олон жил алдсан. Би биш үү? 10 жилээ төгсөөд Монголд их сургуульд ороод жил хагас сурсныхаа дараа тэр APS гэдэг шалгалт амар хогийн шалгалт байсан байхгүй яагаад гэхээр нэг семестрийн голоор дандаа авагддаг. Тэгээд би 2 семестр сурсан гэдгийг одоо APS-ээр батлуулахын тулд би одоо 2 семестрээс сураад 6 сар дуусч байгаа шүү дээ. Тэгэнгүүт эхний шалгалтанд 10 сард байсан байхгүй. Тэгээд 4 сард 10 сард гээд 2 шалгалт авдаг байсан болохоор би бүр 6 сард сурж дууссан эхний 2 семестрийн дүнг 10 сард батлуулаад тийм болохоор би жил хагас моёст сурсан. Тэгээд 10 сар баталгаажуулсан дүнгээ би 5 сар хүртэл нөгөө нэг сургуульд нэрээ өгөөд за ингээд тэгсээр байтал би бүр 2 жилийг ямар ч байсан Монголд алдаад тэгээд виз гарах гэж бас миний хаамар удсан. Тэгээд энд ирсний дараа би студент коллегт ороод ирснийхаа эренгүүтээ яг 1 сарын дараа би нөгөө нэг студент коллегт орох шалгалтанд ороод би тэнцээгүй. Тэгээд тэнцээгүй болохоор би ахаад хагас жил бэлдэж агаад тэгээд шалгалтандаа ороод тэгээд тэнцээд дөнгөж студент коллегт орсон. За тэгээд студент коллегт ороод 1 жил сурчаад би тэгээд хагас жил ахиж чөлөө аваад тэгээд их сургуульд орсон. Тэгэхээр би энэ дунд дэжтэй бараг 4 жил алдсан. Тийм болохоор одоо ингээд би ингээд сураал бүгдээгээр байж байгаа юм чи. Та нар ерөөсөө 1 жил алтан малдна гэдэг дээр битгий санаа зовоорой. Тэгээд битгий санаа зовоорой. Миний лимонтос. Лимонтос гэснээс гоо би нөгөө нэг миний кампус төтөнд ирсэн кофег авчихсан. Энийг ууж үзтээ юм уу? Энэ ashtu ерөөсөө нэг юм илүү чихэргүй гоё амттай байна. Нэг амар гашуун биш юм мөртлөөс амар чихэрлэг бас биш. За миний бичлэгийг үзсэнд баярлаа. Дараагийн бичлэг хүртлээр баяртай. Нэр миний project mess үлдсэн хүмүүс энийг үзчихвэл би маань одоо жоохон гоё болж эхэлж байгаа. Тэгтээ угаасаа гоё юм л да. Тэгтээ тэрнээсээ гоё болж эхэлж байгаа. Би таарч басаад үзүүлч. Бүгд нэ. За ийм их байх шүү. Энд гэхдээ миний зөвхөн өглөө дөнгөж басаад сэрсэн бие маань байгаа. Тэгээ өдрийн турш хоолоор төрсөөр хагаад миний гизгүзээ болж хөвөрнө. Гэхдээ би айгүй
баяртай байгаа. Тэгээд гоё нөө. Тэгээд эрүүл хоолоо идчихэж байгаа, тасглаа хийж байгаа. Like, subscribe. Bye bye.